За энэ ингэж оруулж ирж болохгүй. Би одоо эрүүл саруул эдийн засаг мэддэг хүмүүсүүд энийг бүгдийг нь мэдж. Хэрвээ бид нар энэ аймаг болгоноор хилээс итлээд нарийн цариг оруулж ирэх боловсруулах үйлдвэрийн тухай бол мартах хэрэгтэй. Саяхан тэр нар улс үлээ тэрний тухай бичижсэн. 400 оволцоод нэг жоохон аз жаргалтай байна. Тэр түүхийд дуусны дараа бол энэ улсын эдийн засаг байхгүй болно. Өнөөдөр бид нар далайд гарцгүй улсын төмөр замыг болвол дотооддоо боловсруулах үйлдвэр экспортлох бүтээгдэхүүн гэсэн эдийн засагтайгаа уялдуулж иж явуулах ёстой маа. Түүнээс шин компаниудын лоббигаар ингээд хилээс итлээ нарийн цариг тавиад иж улсын хурлаар шийдэж болохгүй. Нэг хоёрдугаар сая энэ тээврийн яамын чинь татан буулгачлаа. Эзэн байхгүй. Хариуцсан сайд нь байхгүй. Хариуцсан сайд нь төрийн нарийн энэ ажлаа мэддэг олон жил явсан хүмүүс нь байхгүй байхад энэ асуудлыг их хурлаар ингэж яруу сандруу шийдэж болохгүй. Тийм учраас энэ яам нь байгуулагдаад сайд нь тавигдсны дараа энэ асуудлыг ярья гэсэн ийм горимын саналтай байна их хурлын дараа. Өнөөдөр бид нар чинь эрүүл саруул ухаантай хүмүүс гэж бид нар ойлгоод их хурал сонгогдсон байж байгаа шүү дээ. Боловсруулах үйлдвэр гэдэг юм аа л одоо бид нар төрүүлж эдийн засгийн тооцоонд тавилж явуулах ёстой шүү. Түүхийд экспортлогч байна гэдгийг бол бид нар 90 оноос өмнө ярьжсэн. Гэхдээ тэнд боловсруулдаг л байсан шүү. Одоо л бид нар боловсруулах үйлдвэр байхгүй. Одоо энэ 5 түүхийд экспортлогч байна гэдгийг бол бид нар 90 оноос өмнө ярьжсэн. Гэхдээ тэнд боловсруулдаг л байсан шүү. Одоо л бид нар боловсруулах үйлдвэр байхгүй. Одоо энэ 5-7-оос түүхийн нүүрс зараад ямар юмтай онголдож унж байгаа бид нар одоо өнгөрсөн хугацаанд харлаа шүү. Жохон үн өсөнгүүд тараагаал идчихдэг, тэрүүн дээр баярлал, үн буухаараа өрөнд орчдөг. Энэ дээр бол их хурл маань нэг хариуцлагатай байгаа ч одоо дээр нь дахиад ингээд нарийн царгууд нэмэгдээд ороод ирсэн. Ингээд нэг сет гэдэг юм бол байх ёстой байгаа юм даа. Тажикстан, Казахстаны саяхны туршлагуудыг бид нар бас их хурлын гишүүд нь хараач. Энийг одоо би сая ажлын хэсэгт байсан энэ банкны хорооны даргад бол байнга саналаа тавьсан. Наад сайд нь байхгүйгээ та нар энэ ажлыг яагаад ингэ хилцээд байгаа юм бэ? Энэ дээр бол их олон зүйлүүд нэмэгдэж яригдсан шүү. Банкны хорооны дарга бас тэр хурал хийсэн гэж худлаа ярьж юм. Хурал хийгдээгүй шүү дээ. Эрдэж хүрдээгүй, ажлын хэсэг хийсэн материал сонсоогүй. Ингээд дараа нь төмөр зам шийдлээ, мөнгө орж ирлээ. Төмөр зам тавигдлаа. Тавиулахгүй янз бүрийн юм болно. Энийг бас хараач. Сая тэр Синопек гэл тэр газны үйлдвэргээл гоёо алгаццаагаал гүгэл хийсэн. Тэр орж ирж байгаа 35 мянган гадны ажилчдын чинь тэгэл хаан шингээх. Нэг аймагтай тэнц хүмүүс орж ирэхэл байсан. Ийм нарийн асуудлууд цаана байгаа шүү. Тэгээд бид нар бол нэг улс нэг төмөр замын бодлоготой байна. Энэ бол өөрөө цогц, экспорт, далайд гарах гарц, дотоодын 20-30 жилийн бүтээгдэхүүний гэсэн ийм л бодлогыг нэмж ярьж хилцээч л гэж төсмөр. Засгийн газар төслөө өргөн барьсан бараг тэр чигээрээ батлагдж байгаа сайдын хэрэгцээ бол өргөн бариад хилцэх хэсэгтэр бол байсан. Одоо бол засгийн газар өргөн барьсан бодлогоо хэвээрээ үргэлжлүүлж байгаа гэж ойлгож байгаа ерөнхий сайд. Тэгээс зам тээврийн сайд нь байна уу байхгүй байна уу? Одоо бол зам тээврийн сайдаас асуух асуулт бол байхгүй, байнгын ороос асуух асуулт үлдсэн байна.